одоо хүний сэтгэл зүрхийг бол одоо ялалж болохгүй гэдэг бол тэр байр суурь бол зөв. Нийгэмд аюултай тэр үйлдэлийг бол харин ялалж болно. Гэр бүл гэдэг чинь төрийн анхдагч нэгж. Тиймээс гэр бүл бат ээжид Монгол улс баталгаатай байна. Тэгвэл гэр бүлүүд салаа сарниадах юм бол чинь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал яригдах гэдэг шүү дээ. Тэгвэл чинь бат тогтвортой байх ёстой гэр бүлийг хин нэгэн этгээд зориудаар салгаж сууж гинэ гэдэг чинь нөхрийг булааж авч сууж гинэ гэдэг чинь энэ гэмт хэрэг байна гэж би харж штэ. Хайрыг бол энд ярьж болохгүй байхгүй. Хоёр өөр юм байна тийм ээ. Яг зүгээр эхнэр нөхөр хоёр байжсэн чинь нөхөр нь аясаараа нэг өөр нэг эмэгтэй татагдаад ингээд бүр ингээд яалтчгүй тэр хоёр ойрцороо дотносоод ингээд сэтгэл зүрхээ дагаа тэр хоёр ингээд яваад тийм ээ. Ингэж байгаа процессыг бол одоо ёстой нөгөө хайр сэтгэлийг ялж болохгүй гэдэг чинь энэ. Миний яриад байгаа сэдв бол ерөөсөө тэр гэр бүлийн дундуур нь орж ирээд нөхрийг нь юм уу эхнэрийг нь ерөөсөө өөрийн болгоно гэдэг зориг тавиад зөвхөн тэр өөрийгөө бодож штэ тийм ээ. Магадгүй тэр өөрөө хайртайг тайлбарлах бах тэрийг. Магадгүй энэний цаана эд мөрөнгө явж байгаа. Тэр одоо булаад суух гэдэг нөхөр айгуулууд боломжийн карьертай албан тушаалтай тодорхой хэмжээний бизнестэй тийм ээ. Тэгэнгүүт тэр эмэгтэй тэр баян залууг гэр бүлээс нь салгаж зуух зорилго тавьж байна. Зорилгыг яаж тодорхойлох вэ? Хайртай л гэж хэлж хайртай байс учраас ингэсэн ч гэдэг юм. Тий, яг хөө тэгэхээр бол ингэдэг л дээ. Одоо жишээлбэл ингээд хүн амны гэмт хэрэг гээд гардаг штэ. Тэгэхээр чин тэрэн дээр мөрдөн байцаалтын явц тогтоодог штэ. Тийм үстэй яагаад ямар санаа сэтлэр яаж алсан бэ гэдгийг чинь ингээд мөрдөн байцаалтын явц тогтоодогтой адилхан яг энийг тийг тогтоо штэ. Хэрэв үнэхээр тогтоогоод үдсэн чинь тэр хоёр яалтчгүй нөгөө нэг хайр сэтгэл нь ястай ялчгүй дийлсээр хагаад ингэсэн бол бид нар энийг бол эрүүгийн хэрэг бишгээ хаях хэвээр. Гэтэл энийг зохион байгуулалтаагаар одоо юм хийгээд эхнэрлүүн янз янзын хүмүүсээр юм бичүүлээл сошиал дээр зориудаар юм гаргаж ирээл ч юм уу та ингээл юм зохиомжтой байдлыг бий болгоол энэ төр ингэсэн ийм үйлдэлүүд байна шүү дээ зохион байгуулалтаа. Энийг л тэр цагдаа магдаа тогтоо шүү дээ. Энэ чинь бол гэр бүлийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг байхгүй. Энэн дээр хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг юм. Тэгээ манайхан чи юм бол гадны туршлага гадаад улсад гэдэг. Гадаадын туршлагыг харахаас гадна монголчууд ямар онцлогтой юм тийм ээ. Бид нар чинь бас нэг өөрийн нэг онцлог байх хэрэгтэй шүү дээ. Тий. Би бол одоо энэ тэнд бол энэ гэр бүл цуцалж байгаа асуудал бол Монгол улсын хэмжээнд бол гамшиг болчлоо гэдэг байхгүй. Гамшиг болчоод байгаа юмн дээр чинь бид нар чинь жоохон цочор имчилгээ хийх хэрэгтэй шүү дээ. Тэр шалтгаан руу дайрах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл тэр хараар тавиад байгаа тэр гэр бүлээс гадуур харилцаа тогтоогод байгаа тэр үйлдэлийг чинь таслан зогсоох хэрэгтэй шүү дээ.